За миний би Дундгой аймгийн хул цум дээр явж байна. Тэн дээр чи би хоол хийчихээ гэдэг байсан уу? Тэмээний мах чана болоо гаргаж ир. Аа 70 мах чана чи та. Эй. Унцаараа. Тэмээний. За миний би Дундгой аймгийн хул цум дээр явж байна. За манай цолон дэргүү маань. За манай зүүн бүстээр бас хоол ийсэн манай Зэрэнбатын. За баруун бүстээр манай Батчаргал гэдэг аймгийн алдар туяач 2 жил дараалан Дундгой аймгийн баярын наадмад азраг төрүүлгээд байгаа. Сайхан болов. Сайхан гүний дэчээс хоол яа адуу чүүний гарын хоол яа л гэсэн. За тэгээд ингээ Батчаргал маань адуу чүүний 13 дахь дугаар юм аа. Хоол ихч байна. За ямар хоол хийх вэ хоёлаа? За тэрийг ярьж байгаа тэгээд очиод тэрэл харж байгаа хоёулаа хэлнэ да. За тийм дээ. Ер нь ямар хоолыг илүү сайхан хийх вэ? За ер нь хүн бол махыг сайхан чамд юм дуу. Махын сайхан жаа. Ер нь бол. За одоо хоол ирнэ тийм ээ. Тагин та Сая ханаа манаа олцсон явж та өөрөө л нь штэ. гэртээр ингүүт амар цаг өөр болсон байна. гоё олон шүү. Ханаа одоо хоол хийж болсон байна уу? Тий. Тэн дээр чи би хоол хийчихээ гэдэг байсан уу? Тий. Та бүгдээ хоол хийж контакт барина да одоо. За. За тэгвэл ойлоо эхлэх үү? За эхэлж. Дээлээ хэлэх ойлоо. Тагин. За бид тэр одоо хоолны маханд гарч чинь тийм ээ. За хоолны махныхаа талаар та яриач. За энэ чи манайх ч одоо нөгөө говь нутагтай тэмээний мах чана одоо ингээд хаврын урдах цагт ч одоо бас нөгөө салхи өөрөө идүүлээд бас нэг амт жорон таарна их хатааж болохгүй гэ салхинд яадсан штэ. Тэгээ энэ жил юун дээр машин дээр барцлаа гаргацсан байгаа. Одоо эндээс мах авандаа хэдүүлээ. Ингээд жоохон тэмээний мах чи ингээд уртуулад энд чи бас нэг их хатаачихгүй. Яг нэлхаараа бол тэмээний мах чи бас жоохон нэлонд өдр гэж ярьдээ. За гэ хавраг сэр хийсэн эндээс одоо болов олноо. Болоо гаргаж ирэх гал ухаа. Бачгараа захтай битээ сая адуучин дэмжэн дээр танилцаад өглөө хайрхан дээр аван дээр уулзаад Тий та. өдөр адуучин дэмжэн дээр таарад яг ороо явахтайг таарад тэгээд ингээд сайхан адуу чүүний гарын хоолыг ийгч байна. За махаар болоод ирлээ дээ одоо тэгээ. Тарга юм байна тий. Яа манай говь нутаг саг сайхан байс мал тарга. За хаврах хийчээ. За бүдүү хошнох. Тэмээний бүдүү хошнох. Сүтэ цайтай. Тэмээний мах гэдэг чи холиод идэхэд нэг бас л чамын шүү дээ. Жохон өртүүлээд их хатаачихгүй. Яг их нэлхаар нь бас иддэггүй штэ хийсэн дараа нь. За гэд тэмээний махан дээр сайхан гурил зуураад сайхан жорн янз штэ. Гурил зуурнаа одоо тэмээний мах сайхан үүс. Гурил зуурж чаддаг хүн гэж юу бахав те одоо чи сошиалаар нөгөө гурил зуурхаас улаан хэвийг илүү зуурлаа гэж улаан хэвгийн чи бараг моринд илүү зуураад байгаа юм уу ер нь бол. Улаалтнаа гурил жоохон араа эвдрээг байна. Энэ хооронд төмсөө арилганаа хэдүүлээ. За ингээд гурил сайхан шарт туслаад тэгээд ногоон сонг нь завсарна. Тийштэй. За. Өдрөөрөө зог. Одоо гоё болноо. За хоолоо үзэндээ хэдүүлээ. Үзэхгүй их удлаа да. Ярьж сууж байгаад бас арай. Яач оо. Гурил бол болсон байна тий. Гурил бол шүү дээ янз болжээ. За гурилаа авчиндаа хэдүүлээ. Тий одоо хэдүүлээ чөмг сүүл нэг булуу чанс байгаа. Тэрийг хэдүүлээ. Аваад. За махаа нэг эргүүлч гурил нь болцсон арай л болоогүй юм шиг байх юм. Болцсон байна. Гарах уу. Энзи байна. Задуучууны гарын хоол 13 дахь дугаар Дундгой аймгийн хул цум аймгийн алдар туяач Батчаргал ахын ирээд за Батчаргал ах маа сайхан тэмээний мах шамж өглөө анх удаага тэмээний мах идэх гэж байна. Тэмээний махны талаар та хэлж. За манай тэмээний мах сайхан штэ. Одоо
та бүгд маань сайхан ирээд манайхыг бас зочлон морилын ирсэнд бас сайхан баа. Тэгээ адуучин тэмцээ сайхан боллоо. Та бүгдийг бас нэг ээлж дугаарт нь ороод ингээд тэмээнийх махыг бид одоо их говь явуулсан юм чинь. Тэмээнийх махыг чанаа та бүгд бас нэг өнөөдөр орон зааг барья да. Өөрийнхөө гараар гурил зуураад ингээд та бүгдийг бас холоос Гурлийн амт гоё шүү. Нойр хоолойгоо зүтгээд ингээд өчигдөр хэнтэйдэв нэгсэн өнөөдөр дунд говьт явж гин энэ хооронд цаг хугацаа бас явж байгаа болов уу. Та бүгд чадхаараа дайлж тавтай хоололдоо. За таамаг. За ингээд энэ сайхан нэг болооны чөмөг суулна гэдгийг би бас таадаг. Энэ чөмөгний амт шимтэг гэж. За энийг бас би тусгайл нь бас оруулж ирэх чансан юм аа. За тэгээд сайхан хоололдоо. Лунзгараа. Бас нэг адууны хариун шиг тий бор шар гайгүй штэ тэмээний юу ч одоо ингээ бодолт одоо энэ ингээд тэмээний госаахаа хоолоод энэ гуралтайгаа хоолоод лунзгараа. За ингээл гулгуулчихна тий. Ингээл тэгээ бор шаранд хүрэхгүй өөйг. За энэ тэмээний махад ингэж чанахад бас нэг цулсаар хийгээд хүн соолондоо хэрэглээд бас нэг хадгалах нэг жор байгаад байгаа. Хэтэрхий хатаачихгүй бас их нэт гараа болж байгаа нэг дундуу юм шиг байдیں۔ Ер нь ногоос өлтөө байхад гэдэг юм да. Ер нь гэхдээ ногоос өлгүй үед бол гайгүй байд. Жогоо ингээ салхи уур агаараа юу үзүүлээд ингээ борц жогоо амтагдуулаад. амтгчиж байна. Тий. За энийг хоёул суу гэдэл. Таныг одоо гурилтайгаа хойлноо. Гурилтайгаа хойл. Тэгэхгүй дараа барахгүй хаа би. Гурил маань би чи одоо бас зуураад ингээ завсараа нэг ногоон сонг нь. Тэр бүгд байгаа. Тэгээ жорн янз штэ. За би ингэж амсаад үзтээ ямар хуваа тэгээд. Одоо би ч өөрөө чанцсан болохоор магтаад байгаа ши амсч үзээд тэгээ надад ямар хуу гоё юм л тий тэрийг яг борц амтгч чинь тий. Нанго. Юу нэг жоох өдөр болох юм байна да. Сая. Өдөр аваа. Дараагийн зам үзүүр хоол байгаа. Нойр хоол хоёр сайн бол ажил аяанда бүтдэг гэдэг сайхан хооллоод дараагийн ажил бүтэмжтэй сайхан байна штэ. Хоол зам туулахад одоо бар шарын төрнөхгүй. Дахидаг бол даг талангийн хонгор гэдэг. Хонгор уулан дээр гарч чад бас арцуугуулаад тэгээд энэ өвөл бас тахилгын сэргээ чимшгэлсэн байсан. Тэгээд сая би гараагүй байгаа сая гараа нэг сая юун дээр адуучин тэмцээн уруунд минь бол хонгорд болно гэхээр бас арц марцууг болоо байсан та таараа сайхан ирээ. Тэгээ сайхан танилцаад та бүгдээ сайхан бас гоё том юу боллоо доо. Тэгээ адуучны өв соёл өнөөдөр Монголын бас уургач адууч ирс дундгуй баруун талын одоо адуун таартай эрсүүд бүгд цугласан байлаа да. Эр хүний хиймэр адуунда адууны хиймэр эзэнтэй гэдтэй. Тий штэ. Өнөөдрөөс танад бас бидрээс олуулаа ирж яваад төрөлгч тий. За тий манай энэ үл болдохын тал гэдэг чинь ер нь л бас баримжаа байхгүй төөрдөг л гэдгийг тэгээ битэж яг ярьж явж байгаа хойд замаар салтсан байлээ. Хойд замаар салтсан байл. Тэгээ хойд замаар салаад төөрөд ягаагүй. Ер нь бол бас газар чи юу байхгүй бол баримжаа байхгүй зүг чиг байхгүй бас төөрдөг гэж. Ер нь хуучны юутэй те сайхан тал нутаг да. Сайхан ингээ хашаад огтлоод идэх гоё. Эндээс багт. Ер нь хуучны өвгчөл ярьдаг штэ. Махыг бас барьж идэхэд утга учир их гоё огтолж идсэн. Барьс одоо ингээд нэг ясаа бас сайхан мөлж ичдэг. Маха огтлоход их учир их байдаг гэж. Тэгээ сайхан наадаа юуг барьж угаад сайхан хашаад ингэж иддэг юм а гэд одоо энэ залуу одоо энэ адуучд одоо нортой норгоо хаалтай хоолгоо энэ адуу явж байгаа энэ залуус ч одоо бас их юмыг
Үзээ би өөрөө ч гэсэн бас адуунд их явж байсан шүү дээ. 2009 онд. За малчин хүний жаргал гэдэг чинь эрх чөлөө. Малчин хүний жаргал гэдэг чинь нэгэд эрх чөлөөтэй, хоёрд 5 хошуу малчаад цагийн сайхан муухад отролж нүүчгээд тэгээ нэг 100 мал ногоо идээд нэг мал ногоон цадах үед нэг хүний нэг бахархалтдаг үе нэг мал төллөөд үржин өсөж үржээд тань дээр л харж явахад нэг сайхан байд юм да. Сүүлийн үед одоо залуу адуучд манаас эхнэр хордоод тий хөдөө гарах юм хөтөж. Энэ тал дээр та ямар бодлого байвал болох уу гэж боддог. За энэ яах вэ? Тэгээ одоо юм хөгжсөн шүү дээ. Тэгээ одоо бас нэг ингээл үүдгийг тэгээд одоо ч бидний шиг дээр үе шиг нөгөө тэднийд нэг очиж хонон утас ширмэс гэж байхгүй яав дээр байхгүй. Одоо бол утас ширмэс хөгжсөн. Тэгээд ер нь нэг яг ингээд амьдрын ойлгоё гэж байгаа ус бол хөдөө малчин гэдэг бол одоо тэгээ малчин хуулс гэдэг чинь их сайхан шүү дээ. Ер нь уужуу сайхан сэтгэлтэй. Тайван уужим энэ тал нутагта эзэн болж байгаа газараа нэг орон нутгийг одоо авч явж байгаа энэ маш их сайхан гэж би боддیں۔ Тэгээд энд бол нэг ерөнхийдөө тэгтээ одоогийн нийгэм чи ер нь айлын хүүхдүүд ер нь хөдөө гарч байгаа хүүхэд гэж байхгүй дандаа төв тал руугаа болчихлоо харж явах тийм ээ. Энэ мал энэ адуу ер нь бас хөдөө ер нь энэ их орон газар ширэг эзэнтэй байхад адуу бол зайлбаргүй бас Монголын нэг их юу болж байгаа гэж боддоо шүү дээ. Томор үйж байгаа адуу тайртай энэ залуус ч л хөдөө орон нутагта эзэн болж уул ус унгон нутагта удам дамжсан тийм малчд болж байна да харж явахад. За тэгэд өнөөдөр дүүгийнхаа адуучууны гарын хоолыг хийж өгсөнд бас баярлалаа. Тэгээ Монгол их орныхоо өнцөг болон бүрт явж байна. Бас энэ адуучин дэмжээ хийхээсээ гадна бас нэг өөр контент хий. Тэр нь юу байх вэ? Адуучууныхаа гарын хоолыг хийж. Бас нийгэмд бас адуучд маань сайхан хоол идэх шүү. Адуучд гэж одоо ийм сайхан Монголын нэг сайхан залуучууд хүмүүс байдаг шүү гэдгийг харуулж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд одоо манай адуучдын холбоотой хамтардаг манай адуучин GPS бас гарын бидгийг бас танд гардуулж байна. Тэгээд адуучин GPS бас энэ за адуучин GPS маань нөгөө таныг 50% авах бас ирэх үг гэж байгаа тийм ээ. За бодлож авах. Адууга алган дээрээс гэдэг. За их баярлалаа та бүгд. За тэгээд адуучууны гарын хол Дундгой аймгийн Хулт сумаас та бүхэнд хүргэлээ.